Өнөөдрийнхөө бичлэгээр хүсэл мөрөөдлөөрөө нэгдсэн хоёр залуугийн талаар ярьж өгье. Вандаба хамтлаг нь 2017 оны 6 сарын 22-нд Дархан хотод байгуулагдсан. Гишүүдийн танилцуулгыг хэлвэл Ванда буюу Шарав жамцын инх жамц нь Дархан уул аймгийн Дархан хотод төрсөн 1999 оны 3 сарын 15-нд төрсөн. Түүний хүүхэд насны талаар ярил Дархан элит сургуульд дунд анги хүртлээр суралцаад ахлах ангиа хөдөө аж ахуй сургуулийн лицей сургуулийг төгсөж шүтээсийн салбар мэдээлэл холбооны технологийн сургуулийг системийн аюулгүй байдал чиглэлээр суралцаж дүүргэсэн. Түүний хүүхэд насны хувьд гэх юм бол өвөө, ванган, эмээ, дажид нар дээр өссөн бөгөөд түүний тайзны нэр нь өвөө эмээгээсээ авсан нийлбэр нэр буюу Вандэ гэх нэрийг үүсгэсэн байдаг. Ибогийн хувьд гэвэл Болд Эрдэнэ олд гэдэг 1998 оны 4 сарын 4-нд Дархан уул аймгийн Дархан хотод төрсөн. Түүний хүүхэд насны хувьд оюуны ирээдүйн цогцлбор сургуульд дунд ангиа дүүргэж ахлах ангиа нийслэлийн 52 дугаар сургуульд суралцсан төгссөн. Шүтээсийн салбар механик тээврийн сургуульд механик инженер мэргэжлэр сурч төгссөн. Түүний тайзны нэр нь Ибо буюу өөрийнхөө бүтэн нэрний товчлол нь байдаг. Вандаба хамтлагийн нэрний хувьд гэвэл инх жамцын тайзны нэр буюу Вандэ, Эрдэнэ болдын тайзны нэр буюу Ибо гэдэг нэрийг холиод Вандебо болсон байдаг. Вандаба хамтлагийн анхны уран бүтээл нь адил биш нэртэй дууга Вандагийн гэрийн эстүүд бичиж цацнаар олон нийтэд танигдсан. Дундээсэн ажимаг шиглэх хөгжмөдөө сэтгэл дундээсэн аль сайхан мөрөөдлөж чинь өөрчилдөх гэж тэгээ түүнээс хойш Opposite хамтлагийн инэрлийн Belushi Records болон Monster Production-тэй хамтран уран бүтээлүүдээ гаргаж эхэлсэн. 2018 оны 12 сарын 8-нд Мөнхөд 21 дебют цомгоо 11 дуутаагаар Belushi Records-оос гаргаж ирсэн. Энэ хамтлагийн хит дуунууд гэх юм бол Галт эрэг, Самбах гачаар марин дүүхийгээд Арманда хайрчигсаа хайр 18 сая Далсан бичгийн долсан надад 1 2 3 4 5 6 7 8 сая. Тэр хоёрын стил имижийн хувьд ярих юм бол нэг тийм хайнга юм шиг хэрнээ айгу тийм донжтой хувцалдаг байсан. Өмсөж байгаа хувцас нь клипнийхаа өөх дуутайгаа айгу зөгцдөг байсан надад айгу санагддаг. Мөнхөд 21 дебют цомог нь гарсан цагаас хойш Монголын хөгжмийн урсгалд шинэ дүр төрхийг бий болгосон. Тэдний эхний цомог нь маш амжилттай явж бүх дуунууд нь хит болсон бөгөөд хоёр дахь цомгоо жилийн зайтай буюу 2019 оны 9 сарын 29-нд бүр нийт 28 дуутаагаар хамтлагийнхаа нэрээр буюу The Wandabo гэх нэртэйгээр гаргасан. Тус цомгийнх нь хит дуунууд гэвэл бидний сайн мэдэх Унана, Намагта Надад боломжуулсан нөхдүүдийн тоогоор 1 2 3 тайзан дээр чамд уулгоо гэх зэрэг дуунууд нь багтдаг. Тэгээ тэдний дуунууд гарах болгонд стил имиж нь айгүйх өөрчлөгддөг байсан те. Хувцлалт, үс засалт гээл айгүйх шин дүр төрхийг айгүйх харуулдаг байсан. Хоёр дахь цомог нь гарсан даруйдаа бүүн болж бүх дуунууд нь хит болсон. Тэдний 3 дахь цомог буюу Баярлаа нэртэй цомог нь коронавирусын цар тахлын үеэр 2020 оны 6 сарын 23-нд 11 дуутаагаар Monster Production-аас гарсан. Түүний цомгийнх нь хит дуунууд гэвэл Буруугүй, Too Deep, Сүүн зам, Айлан сүн замаар цасайлан миндамаар бясалгал түр түр будаан дээр төгтөх зүү. хамтлаг бүтсэн түүх гэвэл Ванда Ибо хоёр нь нэг нэгнийгээ огт таньдгүй байсан бөгөөд Ибо дуу зохиохоос гадна хувийн гэр студидтэй мөн захиалгаар хоолой бичиж янзалж өгдөг байсан гэдэг. Ванда зохиосон дуугаа бичүүлэхээр Иботой анх танилцж байсан. Вандагийн гэртэд эхнийхээ дууг бичиж Ибо Вандагийн зохиосон дуу таалагдаж уг дууг хамтдаа дуулсан түүхтэй. Түүнээс хойш тэд 3 цомог гаргаж бүрийн хэмжээний 3 тоглолт амжилттай зохион байгуулсан. Хамтлагийн гишүүдийн хувийн амьдралын талаар ярил Вандэн бидний мэдэх дуучин рэпер NM-тэй үерхэж байсан. Тэд хамтдаа дуу хүртэл хийсэн. Удалгүй тэр хоёр тийш болж Вандэ нэгэн бүсгүйтэй гэрлэж өрийн зулаа үнэрлсэн билээ. Ибогийн хувьд хэм бол тэрээр хувийн амьдралаа хийхэн нууцалдаг уран бүтээлчтэй нэг юм шиг санагдсан. Дүнтэй холбоотой харилцаатай байсан гэх
эмэгтэйчүүдийн талаар мэдээлэл бараг байдаг юм байна. Фэн факт олгож хэлэхэд Вандагийн фэнүүд нь өөрсдийгөө Дебос гэж нэрлэдэг. Зүгээр нэг фэн клуб биш, харин хамтлагийн соёлыг бүрдүүлсэн залуусын том нэгдэл болсон гэж хэлж болно. Хамгийн сонирхолтой нь Мангар том зүрх гээд нэртэй дуун 5 минутанд бүтсэн байдаг. Асуухыг хүсэн хариулт минь төгсөн хүчмөө хөсөөс чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ буцааж өгөхийг хичнээн. Саяхан энэ зун Вандабо хамтлагийн 10 жилийн ой болсон бөгөөд тэд тоглолтоо 6 сарын 13-ны өдөр Social Pay Park-д хийсэн. Ингээ бодохоор цаг хугацаа айгүй хурдан юм а. Энэ хамтлаг гараад 10 жил болсон байна. Бид нэр дуугийн 10 жил үнгүү сонссон байна. Энэ хүртэл бичлэгийн маань үзсэнд бүгдэнд нь баярлалаа. Тэгээд буруу зүрх юм ярьсан бол комент хэсэгт залруулад бичээрэй. Тэгээ таалагдсан хүмүүс нь лайка дараа, саб хийхээ мартаваа. Тэгээ мэддгүүд нь боловсон өнгөрчөөрэй. Баяр таа.